Гэр хорооллын хог ажилтны менежментийг сайжруулах зорилгоор хийгдэж буй уг ажлын эхний ээлжинд хүн ам багтаа 5 багийг сонгон авч хэрэгжүүлжээ. Хог ангилж хийх зорилттой пүнкрийг тогтсон өдөрт 24 цагаар гудамд байршуулж, иргэд хогоо ашиглан ангилан төвлөрүүлж, дуусмагц хот тогтжуулах газраас хогийг ачиж тээвэрлэх юм а. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн хог ажилтыг давтамж ойртох, ил задгаа хог хаягдлахгүй болгох, хот тогтжуулах газрын ажилтны ажил хөнгөвчлөх зэрэг олон давуу тал үүсэж байгаа юм а. Өнөөдөр энэ 44 пункер одоо энэ машин ирснээр ямар даваа талтай байгаа гэхээр гэр хорооллын хог ажилтныг нэг одоо цаг хугацааны үед давтамжийг ойртуулах, хоёрт одоо гэр хорооллын хог бол одоо ил задгаа асарч байгаа. Тэгээ үүнээс орчны бохирдол одоо хөрсний бохирдол болж байгаа. Тэгэхээр үүнээс өрсөн сэргийлж ил задгаа хог хавилахгүй шууд пункертаа авахар байгаа. За дараагийн болоод хэрэгцээтэй бид нар нөлөөллийн ажлыг зааварчилгаа хийж одоо хог хаягдлын анхаарчтан дээр нь ангилах, одоо дахин боловсруулах боломжгүй хогийг одоо эндээ хийж одоо шууд хогийн цэг авахар төлөвлөсөн байгаа. Энэ пункер маань нэг 10-аас 13 айлын дунд тавигдана. Тэгээ нэг гудамжинд одоо 24 айлтай бол 2 пункер тавигдаад 24 цаг байрлана. Өнөөдөр магадгүй 10 цаг гэдэг нэг пункерт үрэхэд бид дараагийн пункераа татаад дараагийн пункераа тавиад ингээд тухайн пункер бол 24 цаг айлын гадаа байрлаад өнөөдөр бид нар хог ажилтгийг нь бол одоо ил задгаа авахгүй шууд авахаараа юм давуу талтай байгаа. Тэгээ дээрээс нь хотгочлол байгууллагын ажилчдын бүтээмж буюу одоо механикцнаараа одоо ажилчдын төвд давуу байгаа. Ягаад тэгэхээр гараар одоо ачдаг байдал бол одоо байхгүй ч одоо ингээд иргэд өөрсдөө ухамсараараа нөлөөллийн ажил явуулсаар хийснээрээ манайх шууд одоо механикцны төвөөр орж байгаа их давуу талтай байгаа. Та нараас ямар одоо тоног хөрөмжөөр хогийг басчих юм. Энэ нэг 130 гэж машин биш тийм. Тэр чинь тэгээд өдөртөө 3-аас 4 ирээстэй заримдаа 5 ирээстэй тэгэл гараараа чинь коуч дагаж явна. Тэгээд Албангад байгууллага аж ахуйн нэгж газар болгоодны гэдэг нэгээс хоёр ачигчтай гараараа ачдаг. Тэгж явдаг ус. Одоо энэ болгоодны ерөөсөө тийм байхгүй гараараа ачих юу байхгүй юус яг өөрөө ингэж аваад юу яагаад төвчдөг болохоор амгүй давуу талтай болж байна. Энэ овн нэр албан тушаал. Наа гингүүчээр ирсэн юм. Хотогчол газрын төвөрөж хийсэн жолооч. За нэрээ ахаад тодтой. Гингүүчээр ирсэн юм. М ирсэн юм за. Энэ жил хот тогтжуулах газарт орон нутгийн төсвийн 2 тэрбум төгрөгөөр парк шинжилгээ ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Дээрх автотехник хогийн пункруудаас гадна авто зам цэвэрлэгээний 3 автотехник тун удахгүй нийлүүлэгдэнэ. Эдгээр ажлууд Орхон аймагт хэрэгжиж буй хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд юм а. Тус хөтөлбөрт хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын хөрсөн дээр хог хаягдлыг 30-аас 50% бууруулах, гэр хорооллын хог ажилтны менежментийг сайжруулах зэрэг зорилтууд тусгагдсан байна. Эсийн өрөнгөөр хатгажуулах газрын парк шинжил зориулж 1.4 тэрбум төгрөг баталсан. За энэ 1.4 тэрбум төгрөгөөр одоо Нүгдам хятад улсын өөрөө ачигч өөрөө буулгадаг ийм бункертэй машин маш одоо ажлын бүтээмж өндөртэй машиныг бодлож авч байгаа. Нийт 44 бункер бодлож авах байна. За тэгээд 4 машин байна. Энэ донд үйлчлэгээ бол 4 машин байна. За энэний өрт толгож бид өхөн болсон нэгдсэн улсын байгууллагатай хамтраад хог ангилын алгах энэ туршилтын ажлыг явуулсан давах мэдчихэж байгаа. За энэтэй давцаад бас одоо 9 сарын 1-ээс нэгдсэн улсын байгууллагатайгаа хамтраад нөлөөллийн ажлыг иргэдтэй хамтраад хийгээд явна. Иргэдлээс бид нар бас хог ангилын алгадаг хогны үйлдвэр нэгдсэн улсын байгууллагатайгаа хамтраад байхаар одоо тохирсон байгаа. Ингэснээр одоо энэ Эрдэнэ хотын хог ангилын менежментийг анган чаднаас нь одоо ялгаж хайдаг, ялгасан хогоо одоо хайсан ч бэрээсэлж байгаль орчинд ээлтэй их талбай эзлэхгүй ингэж хаях нөгөөтэйгөр бас дахиж ашиглах хогоо боломжтой хогоо хийгдээ дахиж ашигладаг болох ийм менежментийг сонгож авч энэлгүй хөрөнгө оруулалтуудыг хийгээд ингээд явж байгаа. Орхон аймаг хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллаж хогоо анхан шатанд ангилан ялгах төслийг эхлүүлж давхар хог хаягдлын тээвэр логистикийн төвийг байгуулсан. Байгаль орчин аялал жуулчлалын яам агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлын нэгдсэн зэг орчмын газрын хөрсний дөрөөтлийг зогсоох, хог хаягдлын тархалтыг хумих, дарж устгах хамгаалалтын далан байгуулах, хөрсний нөхөн сэргээлтийг хийхэд зориулж 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг их үүсвэрээр 35 га талбай хогийг хумих бөгөөд 3 га талбайд мод үржүүлэх ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.